За юу яцхан залуусаа би YouTube-р Newsaken энэ 7 хоногийн Монголын попын базаа мэдээлэлтэй тавтай морил. За ярих сэдв бол үнэхээр олон байгаа. Тийм учраас хэдүүлээ шууд эхний сэдвтэ орцгоё. За эхний сэдв бол комедиан Амра болон Ахиадал XMF-ийг зохиодог Эда ахтай холбогдож байгаа. За энэ хоёрын дунд энэ 7 хоногт яг юу болов? За тэгэхээр ер нь бол өнгөрсөн 7 хоногт Баажа ах болон Эда ах хоёрын хооронд яг юу болсон талаар дэлгэрэнгүй тайлбарлсан учраас яг энэ сэдвтэ нь уялдуулаад комедиан Амратай холбогдож байгаа. За комедиан Амра өөрийнхөө Facebook хуудсанда төв цэнгэлт хүрээлэн хэмээх төрийн өмчит компани захирлаа. Их жаргал өөрийн хамаарал бүхий BRB компанийн зохион байгуулж буй XMF хэмээх үйл ажиллагааг төв цэнгэлтгэд зохион байгуулахаар болжээ. Энэ бол цэвэр сонирхлын зөрчил хуйлтай. Ийм улаан цаймаа сонирхлын зөрчил гаргаж байгаа хүн цаашид шударга ажиллана гэхэд том хүнд. Залуучууд төрд ороод ийм хурдан ялзарч байгааг харахаар үнэхээр харамсах юм аа. За энэ дээр бас хуулийн заалтыг бичсэн байна л да. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 11.1 албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртөө хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хүндсэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хилэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаагаа явуулахыг хориглоно. Түүний албан хаагчтай хуулиа мөрдөж ажиллана үгээд авилгатай тэмцэх газар болон их жаргалан жадан банарыг бол меншн хийсэн байгаа. За энэ постны комент хэсэг дээр нь одоо их жаргалын ахтай өмнө 7 хоногт бифтэй болсон Баажа ах орж ирээд бас бичсэн байгаа. Би наадахыг чинь хэлэхээр өөдөөс 2017 онд 100 саяар дуулна гэсэнгээд байх юм байна лээ штэ. Одоо ч 2025 онд 100 саяар дуулдаг хандлага дуучид байхгүй билээ. Тэгэд болоогүй 2021 онд алтан гац зодон авчихсан байлээ. 27 жил тасралтгүй хөдөлмөрлөөд аваагүй штэ. Намд орж ер нь алтан гацаа авдаг юм уу дөө? Тэгэхгүй бол наадах чинь төрүүлээд Монгол улсын гавьяд жүжигч авлаа. За нэг иймэрхүү фаны комментиг бол үлдээсэн байсан. Баажа ах гэхдээ бас өөр Арслан намарт гэдгийг бол та бүхэн мэдж байгаа байх. Сая Иргэдийн урлын төлөөлөгчөөс онгол орос муу адил нэр дэвшижсэн. За энэ постны коммент хэсэг бол их жаргалын ахыг жоохон доошоо ийсэн, буруу шаасан иймэрхүү комментүүд бол ерөнхийдөө зохилж исэн. Харин энэ бүхний хариу олгож их жаргалынхаа ямар нэгэн хариу ол өөдөөс нь ерөөсөө огт хийгээгүй, ямар ч стори бас хийгээгүй. За энэ нь бол ерөнхийдөө маш том анхаарлыг татж байгаа. Цаа чин бол яг хизээ мэдэгдэл хийх нь. За энэ асуудал дээр яг хуулиас харж үзэх юм бол энэ хүний талаас бол 2017 оноос хойш XMF-ийг хувийн салбарт зохион байгуулж байсан ч 2024 онд улс төрийн албан тушаалд орсон цагаас хойш төрийн болон хувийн ажлаа зааглах маш их хариуцлага хүлээх шаардлагатай болдог юм байна л да. Хэрвээ энэ хариуцлагыг зөрчих юм бол хууль зүйн хариуцлага хүлээх үндслэлтэй байдаг юм байна. Тэгэхээр комедиан Амраахын хувьд бол яг хууль зүйн үндслэлтэй иймэрхүү мэдээллийг бичсэн бол харагдаж байна. Гэхдээ хэдүүлээ остой их жаргалын ах юм бас яг юу гэж тайлбар бичих нь энийг бас ерөнхийдөө хүлээж авъя гэж бодож байна. За дараагийн сэдв бол энэ сэдвтээ шууд уялдуулаад Luminoгийн Баажа ахтай холбогдож байна. За Баажа ахын хувьд бол 4 хоногийн өмнө өөрийнхөө Facebook хуудсан дээр иймэрхүү нийтлэг бичсэн байгаа. Нэгэн гоё мэдээтэй манайхан Lumino хамтлагийн Social Park-т болох том тоглолтод алдарт рэпер нээлээ ирж дуулахар боллоо. Тоглолт маань гоё болох нэ. За нэг иймэрхүү маш олон хүмүүсийг гайхшруулсан постыг бичсэн. За энэн дээр бол хүмүүс ерөнхийдөө итгэхгүй байгаа. Тэгээд нээлээ ахын хань шолтын $300,000 байдаг шүү дээ. Оронд нь цахилгаан станцын бариад өгчгөө гэж бас DJ Don Tree орж иж коммент бичсэн байсан. Гэхдээ хамгийн сонирхолтой нь за 4 сарын 1 байсан юм а энэ гэж юусэн огт хэлээгүй Баажа ах. За энэ нь ерөнхийдөө тэ жинхэнэ анхаарлыг бол татж байгаа. За яг энэн дээр бол рэпер нээлигийн үн ханштай тоглолт арга хэмжээнд оролцох үн ханшийг нь бас хэд сайтаас ерөнхийдөө судлаад үзлээ. Жишээ болгоод Celebrity Talent International агентлагийн мэдээлснээр түүний тоглолтын төлбөр нь ойролцоогоор $150,000-аас $299,000 байдаг гэж бол бичсэн байгаа. Харин All American Speakers агентлагийн мэдээлснээр нээлээ амьд хөгжмийн арга хэмжээнд оролцох хураамж нь бол $200,000-аас дээш байна гэж мэдээлсэн. Харин хамгийн сүүлд гарсан мэдээлэл буюу Seattle Entertainment Group агентлагийн мэдээлснээр $70,000-аас $101,500 хооронд байдаг гэсэн нэг юм ханш гарч ирсэн. За стадионы тоглолтын дундаж борлуулалт бол 2.5 тэрбум байдаг гэж би бол ерөнхийдөө сонсч байсан. За Social Park ч гэсэн ерөнхийдөө бол яг дүүргэх юм бол 2.5 тэрбумаас 3 тэрбумын хооронд бол ерөнхийдөө ашиг орлоготой байдаг гэж байгаа. Тэндээс мэдээж ойлгомжтой уран бүтээлчдийн мөнгө, тайзны мөнгөтэй газрын түрээсийн мөнгө гэх мэтчлэн маш олон зардлууд бол хасагдана. За тэгээд явж байхад нээлээ ахын хувьд зүгээр хэдүүлээ дундажлаад нэг $200,000 гэж бодлоо гэх юм бол ерөнхийдөө Монгол мөнгөөр 700 сая төгрөг ерөнхийдөө бол тэгэхээр маш их мөнгөөр ерөнхийдөө ирнэ гэсэн үг. Тэгээд онгоцны, тийзний мөнгө, хүнжлэл байршуулах газар ерөнхийдөө бол маш олон зардалтай. Lumino бол өөрсдөө тоглолтын ижийн дээрээс нь рэпер нээлийг авчирна гэж юм те. За яг рэпер нээлээ бол соло тоглолт байсан бол хамаагүй. Гэхдээ Lumino-гийн тоглолтын хажуугаар гэхээр $200,000-аас магадгүй тийм хямдхан байж магадгүй л дээ. Үнэхээр яг
авчрах нь үнэн юм бол. За тэгээд авчрахгүй те ерөнхийдөө бол цаг хугацааны нэрхэнд үнэн худлаа мэдэгдэх баха. Тэгээд бааж яах үед ямарчсан Билэн шооч хүнштэй гэхдээ 4 сарын 1 гэж хэлээгүй шүү. Үүнийг сайн санах хэрэгтэй. За сонсогчдын хувьд бол энэ постод ерөөсөө итгэхгүй байгааг нь бол комент хэсэг болонтэй тэр постны хаахаагаас бол ерөөдөө харж олноо. Угаасаа л ерөөдөө бол маш бага магадлалтай. Ерөөдөө бол худлаа байх маш өндөр магадлалтай. Манаас угаасаа 7 хоног бүр цацагддаг Монголын попын товчтой базаа мэдээлэлээр цоо шинхэн Монгол спонсор хайж байна. Тэгэхээр та бүхэн манай базаа бичлэгтээ хамтран ажиллахыг хүсэх юм бол энд харагдаж байгаа манай менежерийн утас руу залгаад холбогдох боломжтой. Тэгэд мөн видеоны тайлбар хэсгийг та бүхэн шалгаарай. Манай менежерийн утас болон имэйл хаяг нь бичээтэй байгаа. Newsack суугийн хамгийн үзэлттэй, хамгийн эрэлттэй контент болох Монголын попын базаа мэдээлэлтэй хамтарч ажиллаж маркетингийнхаа зардлыг хэмнээрэй. Баярлалаа. За дараагийн сэдв бол гөрүүлтэй холбогдож байна. Тэгээд манай Newsack подкастын хамгийн ихний зочин бол гөрүүл болсон. Одоогийн байдлаар манай подкаст 90,000 хандлт хүрчихсэн явж байна. За цаадны хувьд бол манай подкастт ороод маш олон талын сэдвээр бол ярилцсан. Тэгээд өөрийгөө яг ямар хүн бэ, ямар үзэл бодолтой хүн бэ, тэ амьдралыг харах өнцөг нь юу юм бэ гэдэл ерөөхдөө бол маш сонирхолтой подкаст болсон байгаа. Хэрвээ та бүхэн сонсоогүй юм бол яг одоо орж сонсоорой. 113-ын Татар гэдэг нэг клип байгаа шүү дээ. Тэ ерөөхдөө цацагдсан дуунуудаас нь хамгийн их анхаарлыг татж байгаа. За тэр гаха масктай, гаха мейкаптай. За яг тэр дууны түүх яг юу юм бэ те? Мейкапын гэхэд л ерөнхийдөө бол 1 сар хийсэн гэж байгаа. За цаадны чи өөрийнх нь үгээс сонсцоо. Тэр татарыг ер нь бол манай Хос Эрдэнэ Хоси гэдэг найз маань ажиллаа, Бэлгүүний Хироши ажиллаа, зураглаачаар нь Хангаа гэдэг залуу ажиллаа. Бас манай найз тэгээд манай Abyss маань баш клабын одоо Abyss маань бас монтаж өнгө тавилт мөвлөдүүдийг хийсэн байгаа. Ер нь олон хүний хүчинд бүтлээ те. Угаасаа яг олон хүний хүчинд бүтсэн гэдг нь бол мэдэгдчихилээ. Ер нь яг тийм одоо клип бол Монгол байхгүй шүү дээ. Айгүй шинэлэг байлээ те ингээл юм. Анхны VFX юутэй мейкаптай клип болох шүү боллоо. Тэр мейкап хийсэн хугацаа нь нэлээд урт байсан уу? Сар юм уу? Мейкапын сар. Зөвхөн мейкаптаас. Аа. Бараг өнөр нь үнэртчихлээ шүү дээ клип. Зогт нэг утасны цаанаас амар баярлалаа. Гоё vibeтэй клип болсон бэлээ. Бүгдээрээ тэгээд ингээд юм хийж байгаа юмдаа жоохон хайртай тий. Өмнөх байдгаас 1-3 дээшлүүлээгээд зориулуулна. Монголчууд маань хийж чаддаг шүү дээ. Тэгэд бас үгэрч болоогүй Omni Club нөгөө рэпрүүд зодтолдсон шүү дээ. Хэрвээ та бүхэн тэр бичлэгийг үзээгүй юм бол дахиад нэг үзүүлчихье. За энэ бичлэг дээр яг юу болсон талаар цаач өргөдөө нэг иймэрхүү хариултыг өгсөн байгаа. Яг өөрөөс нь асуусан. Рэпрүүдийн нэг юм тайзан дээр юм зодтолдож байгаа юм уу те. Тэгээ тэр дунд Вандэч байлаа, Боч байлаа, Мөвжич байлаа, Рукич байлаа, Тришнач байлаа, Броч байлаа. Айгүй олон рэпрүүд байна. Тэгэл тайзан дээр нэг айгүй муудалцаал амар олон хүмүүс саагжсэн. Манай сонсогчоос тийм бичлэг хэлээ л дээ. Тэр яг юу болоод байгаа юм бэ, бро? Бид нар нэг хин хамгийн авьяастайгаа үзсэн юм аа. Ааха. Тэгэд би л авьяастай байлаа. Тэгээд жоохон зөрчил гарсан. Тэгээ тайзан дээр мэдээж зөрчилдөх хэрэгтэй. Тайзан дээр гараад тэрвэрлдээд ээж болохгүй шүү. Тайзнаас буугаад одоо тэр тайз нэгэсэн дээр ринг байх нь шүү. Тийм, тайзнаас буугаад бол бид нар ийм найртай. Тэгээ бро л ихэд нани шинэ нэг ярихгүй. Ямар тайз гэж. Ямар муудалцсан болоогүй ахаа гэж. Тэгээд үүгээр зогсоогүй саяхны Ванди Потер хийсэн лайв дээр өөрийгөө ямархуу хэмжээний шудраг гарвэ гэдгийг харуулсан. Боо хөх 113 гинэ наадаас секс цагаан богдааслаасан. Окей. Хуандороо байна. Тэгэхээр залуусаа 113-тай холбоотой хамгийн гол мэдээлэлд хэдүүл одоо орцгоё. Маргааш буюу 4 сарын 6-ны тэг цагаас өмнө та бүхэн пледэ авах юм бол 3 найзын хямдалтай тасалбарыг 147 сая төгрөгөөр худалдаа авах боломжтой. Энэ жилийн зуны зугаагийн нэг хүний энгийн тасалбар 69 сая гэж байгаа бол харин 3 найзын тасалбараар авах юм бол нэг хүний 49 сая төгрөг оногдож байгаа. За тэгэд нийтээд 147 сая төгрөг. Энэ бол үнэхээр санхүүгийн хэмнэлт. Маргааш залуусаа. Маргааш буюу 4 сарын 6-ны тэг цагаас өмнө та бүхэн тасалбараа амжиж аваарай. За энэ жилийн зуны зугаа бол 2025 оны 5 сарын 31-нд он сар өдөр нь товлогдсон. Тэгээд 113 бол өөрөө хэлэхдээ те манай подкастаар ороод өөрөө хэлэхдээ үнэхээр галзуу үнэхээр тийм жинхэнэ хипхоп тайдын ойрд үзээгүй тоглолтыг өнөөхдөө толилуулна гэдээ амлчихсан байгаа. Яа би ч гэсэн цаадгаж өнөөхдөө тийм чанаргүй ч юм уу тийм хачин халтуурсан юм хийнэ гэж юусоо огт бодохгүй байна. Тэгээд хамгийн сүүлийн уран бүтээлч гэсэн 168-тай охид намаа гэдэг тийм фаны ч юм уу те нэг иймэрхүү дуу цацсан байсан. Үнэхээр ерөнхийдөө дайггүй фан байсан шүү. Тэгэхээр залуусаа та бүхэн хамгийн гол нь маргаашнаас өмнө буюу 4 сарын 6-ны тэг цагаас өмнө
100-100-ийн плетэ амжиж аваарай. 100-100-ийн 3 найзын тасалбар дуусахад ердөө ганцхан үлдлээ. Залуусаа яараарай. Гэлс. За базааны дараагийн сэдв бол Ovjimop-той холбогдож байна. Тэгээд Ovjimop-ийн хувьд бол Sigori-г саяхан илсүүлсэн гэдэг ерөнхийдөө те би бас өмнөх базаанууд дээр ярьжсэн шүү дээ. Харин Sigori-г илсүүлснээс хойш Ovjimop-ийн хамгийн анхны олдууга цацсан. Одоогийн байдлаар уг дуун 70,000 хаанталтай 3,000 шахуу лайкийг бол авсан байгааг харж байгаа бах. За Ovjimop-ийн энэ дуун дээр бол мэдээж систем байхгүй байгаа. Систем бол хаачсныг ерөнхийдөө та бүхэн надад хэлүүлэхгүй мэдж байгаа байх. За Ovjibro-гийн хувьд бол окей, ерөнхийдөө бол хийдгээ хийсэн дуулдгаа дуусан те цааш ерөнхийдөө бол яг ингэж одоо gangster rap хийдэг. Харин энэ дууны хамгийн онцлог зүйл нь бол Sigori байсан. Тэгээд Sigori-ийн хувьд бол маш олон жилийн дараа урлагтаа эргэж ирж байна. Би энэ дууг сонсоод ерөнхийдөө бол Sigori хэсэг тунд ажгүй таалагдсан. Цааш бол ерөнхийдөө урсгаж илээ. Гэхдээ өмнөх Sigori-тай харьцуулах юм бол мэдээж жоохон мууц юм шиг санагдсан. Ер нь бол энэ олон жилийн дараах хамгийн анхны уран бүтээл гэхэд дайжгүй. Гэхдээ дуунуудаа ахин дахин хийгээл ингээд араас нь нүдэд байх юм бол ерөнхийдөө хуучны Sigori бол асуудалгүй эргээд ирчих байх. Тэр бол ерөнхийдөө ямар ч асуудалгүй баха. Харин яг энэ дуун дээр та бүхэн юу гэж бодож байна? Sigori-ийн эргээлт та бүхэнд таалагдсан уу? Комент хэсэгт сэтгэлдээ бичээрэй залуусаа. Энэ удаагийн базар бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд энэ 7 хоногийн бүтэн сайн буюу тийм маргааш Newsack podcast-ийн 2 дахь дугаар цацагдан Ванди орсон байгаа. Тэгээд цаа чи ерөнхийдөө бол маш гой сонирхолтой гой яриа өрнүүлсэн. За Вандигийн араас бол бас 168 орсон байгаа. Newsack podcast-ийн 3 дахь дугаар бол 168 байх болно. Дэмжиж байгаа намайг сонсдог залуучуудаа маш их баярлалаа. Хэрвээ та миний сувгт subscribe дараагүй бол subscribe дашныг дээрээ манай сувгийн 63.6% нь огт subscribe дардаггүй юм бэлээ. Тийм учраас залуусаа та бүхэн манай сувгт subscribe дараарай. Үлдсэнийг би хийнэ. Гой контентуудыг та бүхэндээ хүргэх болно. Сакаут маргааш буюу бүтэн сая өдрийн 21 цагаас Вандигийн подкастаар эргээд уулзцгаая. Түр баярлалаа.